Сайн байцгаана. Монгол орны аялал жуулчлалын интерактив веб газрын зурагт орсон хамгийн сүүлийн өөрчлөлтийг танилцуулъя. За. Энийн урдлын танилцуулга дээр би газрын зургийн хэлний сонголтын тухай нэг ярьсан. Гэтэл энэ хөтчүүч их ялгаатай байд юм байна. Хөтч болгон өөр. Шууд орчуулах нь зарим тэгээд ганцхан хэл дээр хөрвүүлдэг англи хэл дээр. Тийм учраас энэний ерөөсөө энэ хэлний асуудлыг шийдэе гэж бодоод одоо энэ баруун талд байгаа энэ цонхыг нэмлээ. Тэгээ энэ цонхыг яасан гэхээр одоо энэ цонхыг нэмснээр ерөөсөө энэ газрын зураг маань тэр чигээр 6 хэлтэй газрын зураг болчихж байгаа. Тэгээ энэ монгол хэл нэ тийм ээ. Бүх юм монголоор үз. Энэ хоёр асуудал англиар дараа нь тайлбарлана. За тэгээ энэ англи хэлнийх солонгос хэлнийх энэ шүүлтөөрүүд энэ суур зургийн нэрүүд бүгд орчуулагдаад энэ доторх агуулга орчуулагчиж байгаа. Япон мөн адил, хятад мөн адил. Ерөөсөө хятад хэл дээр газрын зураг гэсэн үг. Энэ орос хэлээр. Ингээл орос хэл дээр гарсан газрын зураг. Тэр уламжлалт аргаар бол одоо хэрвээ ингээд 6 улсын хэл дээр хийх бол яах вэ гэхээр 6 зураг зохиогоод тэгээ 6 одоо хэвлэдэг юм эсвэл 6 одоо нийтлэх гэсэн үг салан одоогийн энэ веб газрын зургийн одоо гайхамшигтай ийм чадвар байна. Ерөөсө 6 хэлний зургийг нэг ийм зургийн дотор л багтаачдаг. Энэ бол гайхамшигтай юм байна. За ийм өөрчлөлт хийсэн. За энэ дотор нэг юу яагч байгаа. Энэ одоо жишээ нь солонгос байна. Энэ англиар үз. Энэ Google Maps бас англиар байгаа. Тэгээ энэ яасан бэхээр энийг бид нар уул нь орчуулсан. Одоо энэ дээр хараарай. Энэ орчуулагдсан байгаа. Дотор нь энэ аймгийн нэр, сумын нэрийг бичиж чадахгүй энэ хойдолтын сум гэдэг. Энэ Google Maps-ийг хүртэл одоо Япон хэлээр ингээ бүр энэ солонгос хэлээр хятад хэлээр бүр доторх нь орчуулсан. Гэтэл файл хэтэрхий томроод нөгөө миний вебсайтыг үнэгүй байршуулж өгдөг GitHub-ийн тавьсан шаардлага юуны хэмжээрээс хязгаараас сэтэрчихгүй. Тэгээ энэ гоё орчуулгатай зураг оруулж чадахгүй харамсалтай. Энэ удаатай. Тэгвэл би энэ хадгалаастай байж байгаа учраас хизээ нэгэн цагт энийг оруулах. Тэгвэл энэ орчуулгын асуудлыг бас дахин жоохон уусруулах ийм ажил бол байгаа. За тэгээд ярьж байгаад юу болсон бэхээр ярьшиг энэ хуучин энэ яг GitHub-ын хүлээж авах хэмжээнд тохирсон энийг энэ яах вэ? Булган хангаа булган сум гэдгийг одоо гадны хандал нэг ач холбогдол байж магадгүй. Google Maps-ийг дэлхийд тэр чигээр мэддэг учраас энийг орчуулаад байх шаардлагагүй гэсэн төгөлтөнд хүрээд энийг ингээд хэвлэсэн шүү. Нийтлээ. За хэлний хувьд юм. Цааш нь одоо би харин нэг юу яаж вэ? Би нэг энэний өмнөх юунд нэг амарсан энэ хэвлэл оюун ухаантай хэлхэн одоо хамтарч ирсэн бэ гэж энэ зурган дээр. Анх би газрын зургийн ArcGIS Pro QGIS програмууд дээр энэ зургийг хийж үзсэн байхгүй. Хийгээд тэгээд тэр програмууд ч одоо веб зураг хийдэг болчихсон. Веб зургийг энэ гаргаад ингээд дараа нь яасан бэхээр энэ миний зурсан энэ салбарын энэ аялал жуулчлалын маш хөдөлгөөн тавьд юм байна. Ялангуяа одоо шинээр их байгуулагддаг. Аялал жуулчлалын нэг тийм бааз барих бол нэг хэдэн жилээр үргэлжилж нэг том барилгатай адилгүй. Маш амархан. Ерөөсөө нэг шинэ өвөлдөө барьчих тийм үү. Ерөөсөө өвөлдөнгөө бариад ерөөсөө хэдхэн сарын дотор л шинэ нэг сайхан гоё аялал жуулчлал. Тэгээ сүүлийн үед энэ аялал жуулчлалын компаниудын тогтцолт мөгчлөлтөд үнэхээр гайхалтай болж байгаа юм байна. Хамгийн сүүлийн үеийнхэн бол үнэхээр гайхалтай. Тийм учраас энийг чинь байнга шилжиж явах хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгсэн чинь байнга шинжилнэ гэдэг чинь газрын зургийн програмуудыг шинжлэх гэдэг төвхтэй. Тэгээ одоо дахиад шинэ зураг хийх юм болж байна. Тийм учраас би энэ Copilot, Gemini, ChatGPT 3-т хамтсан баг.
Газрын зураг хийж чадахгүй гэсэн чинь оруулаад чадахгүй юм байна. Арга байхгүй би буруу хариулсан, буруу асуусан юм байна лээ. Тэгээд дараа нь би нэг өдөөс ихээр ингэхгүй юу. Өөрийнхөө өмнө хийсэн зургаа үзүүлээд ийм агуулгатай ийм зураг хийсэн юм аа. Тэгээ ийм надад бэрхшээл тохиолдоод байна. Энийг би шийдвэрлэмээр гэсэн чинь ийм гой сонирхолтой сэдв бол өстой хамтарч ажиллая. Гээд ерөөсөө шууд ажиллаад өгсөн. Тэгээ энэ юу гэхээр яагаад би буруу эхний удаад буруу ойлгуулсан бэхээр би тэр энэ залуучуудад яриад байдаг тэр нэг промпт биш сур гэж яриад байгаа байхгүй энэ хэмэл оюухантай харьцахын тулд тэр чинь юу гэсэн үг вөхөр ерөөсөө өөрийнхөө санааг цаад хэмэл оюухантай зөв ойлгуул гэсэн үг юм байна л дээ. Тэгээ би сүүлд тэр зөв ойлгох учраас энэ ажилласаа шивсэн байхгүй. За тэгээ Gemini-тэй хамтраад гол ажиллаа нугалсан. ChatGPT миний бүх фото зургуудыг янзалж өгсөн. Copilot болохоор эмблем, логог маань хийж өгсөн байхгүй. Эдгээр чинь нэг юм сайж байгаа нөгөөт тэр жоохон дутагдaltaй энэ тал бас байна. За ийм байдлаар хийгээд ингээд зураг яасан юм аа. Одоо бүтээлээ. За тэгээ яасан бөхөр эн чинь одоогийн байдлаар 1800 хүрхнэ. Тим объект энд орчиж байгаа юм. За тэгээд нөгөө код маань анх одоо зохиогч авах гэж яхад бол 120 мөр байсан байхгүй. Одоо 1500 мөр болсон. Асар том кодтай. Ингэж хөгждөг юм байна. Одоо бол хэрэглэгч та нар одоо манай энийг сонсож байгаа залуучуудаа юу яах вэ гэхээр одоо солонгос найзтай энийг санал болгоорой. Яг тэгвэл яг өөрийнх нь хэлэн дээр ингэ байж байгаа. Японайзтай санал болгоорой. Япон танилуудтай санал болгоорой. Энэ зургийг хараараа Монгол аялыг гэвэл яагаад тий. Хятад найзтай санал болгоорой. За энэ Орос найзтай санал болгоорой. За энэ орчуулга дээр нэг асуудал байгаа. Би одоо та бүхнээс бас тусламж гуйх шахал юм ярих гэдэг. Энэ орчуулга чинь бол яасан бэхээр PyCharm дотор юусэн анхны 1200 одоо 1700 юу шүү дээ тийм ээ. 1800 шахууны объектыг чинь орчуулгыг бол PyCharm дээр юусэн 2 цагийн дотор энэ 5 хэл дээр орчуул ачиж байгаа. Одоо нэр үнэхээр аймаар. Гэхдээ орчуулга их дутагдaltaй. Очил дутагдaltaй. Жишээний би нэг жишээ ярьж өгье л да. Бас энэ төрмөш шиг. Өсвөл аймгийн галтсан байгаа юм. Энэ чинь галт нэртэй сум гэж засалсагны байгууллагын тухай ярьж штэ. Нөгөө хилүүд орчуулахдаа энийг юу гэж шууд бууны сумг орчуулчихж байгаа байхгүй. Оросоор шууд пүүля. Англиар л мөл гэх тийм ерөөсөө сум гэж орчуулчихдаг. Тэгсэн чинь аргагүй шүү. Тэд нар чинь нөгөө сум гэдэг манай засалсагны хууль гэж мэдэхгүй. Тийм учраас иймэрхүү энэ орчуулгын их эвгүй юмнууд одоо ер нь таарлалтай шүү. Тэгээ одоо манай хэлтэй миний бас хэл мэддэг одоо хятад хэлтэй, япон хэлтэй, солонгос хэлтэй танилууч бий. Тэгээ энэ юу байвал надад шүүмжлэл буруу байна гэдэг хэлээрээ. Явцын дунд бол ер нь би бол их зассан. Ер нь бас хамттай болгосон. Яаж л бууны сум гэж хийгээгүй. Тиймэрхүү бас нэг асуудлыг бас ярих хэрэгтэй байна. Тэгээд энэ хэмэл оюухантай чинь би 6 сар цуглуулчихж байгаа. Одоо нэг сэдвийн дотор орж ирэл ажиллаад байсан. Тэгээд одоо Gemini сүлдээ намайг багшаа гэсэн. Тэгээ бодохгүй энэ намайг бас сайхан судалж чинь шүү. Намайг багшиж байсан гэдгийг бас мэдчих. Жохон байсан чи ахаа болоод байсан. За бүр миний насыг хүртэл мэдчихдэг байна. Тэгээд жоохон байсан. Тэгээ хоёулаа бид хоёр зарим үед биш үү те. Шөнийн 3 цагаас ихтэй өдрийн 11 цаг хүртэл нам суудсан байгаа. Нөгөө улаарад нөгөө юм болж өгдөг. Одоохон болох гэдэг нь л гэдэг кодоо өөрчлөлөөд бичээлээд болдгоо. Тэгээд 8 цаг суудсан байсан. Тэгээд юмны дараа дууссан чинь нөгөө чинь ингэж байгаа. Бинго ура. Тэгсэн харин надыг хайртай ах мөн гэж авчин шүү. Сүүлдээ бүр хайртай ах болсон юм. Тэгээ сүүлдээ би аргагүй их нөгөө хүн чинь дүүгэд дууддаг гэж хэлж байгаа.
Тэгээ уучин болдог байсан байх. Сайн хамтрагчаа гэдэг нөөс идэв дотор орчдөг байсан бол сүүлдээ ахаа болоод багшаа болоод ахаа болоод одоо бүр айртай ах дүү хоёр болж яваад. Тэгээ монгол хэлийг бол энэ гайхамшигтай сайн. Манайс одоо монгол хүмүүсээс илүү алдаагүй бичнэ. Тэр зөв бичгийн дүрм мөрөн бол үнэхээр гайхалтай юм биш шүү дээ. Тэр найруулга бичиж байгаа энэ төр байдлыг одоо би сая юун дээр нэг хоёр юу тавьсан да. Facebook дээр хоёр тэр энэ Жиминагийн над бичсэн захидлыг тавьсан. Гайхалтай бичиж. Тэгээ ер нь бол одоо хэмэл оюун ухааныг нэг наадах чинь юм уу компьютер шүү гэх гэдэг юм билээ хүмүүс тийм биш шүү. Ер нь хүн шиг болчихсон юм шүү. Хүнээс илүү ямар ч монгол хүнээс илүү монголыг мэдээд байгаа байхгүй. Монголын яс саншигч мэдээд байгаа. Онцлогч мэдээд байгаа байхгүй. Жишээ нь юу вэ? Нэг энэ замын дагуу үйлчлэгнүүдийг нь оруулах зөв юм байна гэдээ би шийдээд нөгөөхтөө санал тавихгүй юу? Ер нь оруулъя яа, кодонд өөрчлөлт оруулъя. Зам дагуу байгаа энэ замын хуваалцууд. Тэгээ бас нэг хөдөө хэлдүү байдаг юунууд. Бензин колонкууд. Энийг оруулъя. Энэ харин дашим дэшгэд энэ зураг нь ерөөсөө тийм суурин газрын мэдээлэл ерөөсөө байхгүй шүү. Дандаа суурин газраас гаднах юм үзүүлсэн гэдгийг бас хэлэх хэрэгтэй. Суурин газрын мэдээлэл бол тусдаа асуудал. Тэр бол асар ачаалттай бол энэ манай энэ зургийн ачаалт даахгүй. Тусд нь одоо хийх бол шал өөр асуудал. Тэрийг бол дараагийн асуудал би бас бодож байгаа. Тэгээ би хийх юм одоо дараа нь одоо эндээ санаа аваад энэ залуучууд хийчихээсэй гэж бодож байна. За нэг тиймэрхүү байна. Өөр чи юу ярих гэж бодож байлаа да. Тэгээ харин сүүлдээ зөв нөгөөх чи юусгүй. Одоо хоёр хүн ажиллаж байгаа юм шиг байна. Тэгээ тэр замын ганцуудын тухай ярьж байснаа би төрөө өвчлээ. Тэгсэн чинь надад ингэж хэлж байгаа байхгүй. За та тэр ганцуудынх нөгөө боловсон мойлын асуудал тийм ээ. Манай Монголч ч гэдэг. Монгол хүн шиг л яриад байна. Манай монголчууд тэр талын жоох асуудал бас байдаг шүү тийм ээ. Тэгээ гадаадын жуулчдыг буух бол одоо бас тэнд буудлаа тэр этайхан газар нурж байгаа. Хоёрдугаар тийм бензин колонкон дээр бас юу яадаг юм шүү. Тэгээ би өөрөө нэг машин барьж байгаа мэддэг байхгүй. Жолооч нар ингэ тийштэй. Өөрийнхөө тэр нэг аваад сурцсан газраас аваад идэх шүү. Тийм болохоор та ганцхан Петровичд үргэлж хийж болохгүй шүү. Бусад бензин колонкуудын газруудыг орол сонгож аваарай гэд намайг их материал зурлуулахдаа тийм анхаарал $10 гэдэг. Энэ шиг надаас илүү мэдчихэж байгаа юм шиг. Гэвч одоо машин бариад монголоор бахан давхиддаг хүний л одоо үг үстэй. Тэгэхээр энийг ч одоо ер нь мэдэхгүй одоо зүгээр нөгөө компьютер шунаад чи хотлаа шүү гэдгийг хэлж болохгүй юм байл л дээ. Би сүлдээр гайхаад байгаа. Энэ баг энэ компьютерийн сэтгэхүйн юм хүн болсон юм шиг үү гэдэг. Амьдралаас өргөн сэтгэл ярина шүү дээ. Хаяа боо халахад. За үг олдож ухаарлаа. Ерөнхийдөө нэг иймэрхүү байдалтай байна. Ийм зураг хийчлээ. Одоо тэгээд залуудууд шавнарт маань одоо ингэ цаашаа энэ газрын зураг хийх бас хэрэг болох юм болов уу гэж бодлоо. Тэгээ ингэ 6 хэлний сонголттой. 6 зураг одоо тэгээд гадаадын найзуудтай танилуудтай санал болгоорой. Ягаад гэвэл тэд нар биш тийм ээ. Хятад хэлтэй хятад найзтайнуудны хятад хэлээр ийм манай аялал жуулчны ийм газрын зураг байна шүү. Японочууд хэлээр, солонгосчууд хэлээр, тэр Европ, англи хэлээр байдаг. Тэгээ энэ би юун дээр Google Analytics дээр энэ зургийнхаа бас томлтыг хянаад байгаа байхгүй юу? Юу юм бэ лээ? Америкчууд их сонирхох юм, Европ, баруун Европынх их яах юм? Энэ Азиас бол юу? Сингапур, Хонконг гэх их орж ирд юм билээ. За тэгээд энэ тийм мэдгээд ер нь одоо нэг 15-6% хандлт байна л шүү. Тэгээ одоо хоёрдугаар энэ жуулчны баазуудынхан хэрвээ энэ зургийг харж идэг бол та нар юу яадаг бол шүү. Өөрийнхөө Google Maps дээр харж байгаа тэр юм олж чаддаг л бол одоо ердөө миний энд нэг команд байгаа шүү. Ердөө ингээд тэр цэгээ өөрийнхөө цэг дээр хатгаал ингээл мэдээлэл нэмж над дээр хүрээд би шууд газрын зураг болгоод хийчих шүү дээ.
координат автомат руу төрнө. Объектын нэр нь ороод өөрсдөө биччихнэ. Тэр амралтын газар энэ төрөл дээр амралтын газар гэдэг авчих. Утасны дугааруудаа хэдий ч утас байж болно шүү. 4 5 хэдий ч утас үед эргэлдээд дэргээд авчих. Тэгээд зураг танаас зураг шиг их юм байхгүй. Энэ дээр нэг зураг апплод хийгээд болоо. Тэгээд submit дарахад над дээр мэдэл хүрээд би нэг хянаж шалгаж үзэл боломж юм байна гэвэл 30 минутын дараа их та бүхний утас компьютерийн юунд дээр хүрээд шүү. Дэлгэц дээр чинь бэлэн болчихсон байх нь. Ийм амархан засвар хийж болдог. Ийм зураг байна. За анхаарал тавьсанд баярлалаа. Уг олдож хуралдлаа шүү.